онтоолын 431 дугаар онд Ашнаа овгийн 500 өрх алтан уулын өөрт нүүж ирээд энэ Рорен төрийн төмөрчин болох үед энэ Рорен төрийн хүн амыг өрөмлөхөө олох энэ Тилегийн тухай мэдээлэл умар төрийн түүх Түрэг Тилегийн шаштрт байна. Инээс үрж байна. За Тилээ бол та бүхэнд хэлсэн урд нь нийтлээ өргөсөн, судалгаа өргөсөн халах түмний дээдсэ. За уг номод юу гэж нэ гэхээр Тилегийн дээдс хүнүүгийн хойц тэ төрөл зүйл нь хамгийн олон цэрэгт мордох 11 түм илүү эрстэй хүн ам нь хагас саяас илүү болж өрж байна энэ ч. За Тилегийн хүн ам одоо 500-аас 600 мянган хооронд байсан бол энэ Түрэг аймгийг бүрдүүлсэн энэ Ашнаа овгийнх нь 2500 буюу Тилегийн хүн ам энэ Ашнаагийнхаас 200-аас илүү дахин 220 байна уу 230 дахин илүү хүн амтай байжээ гэдэг мэдээлэл байна. За уг номонд бол нутаг нь байж байгаа. За Тилегийн ард түмний нутаг бол энэ Орхон, Туул, Сэлэнг. За Умаршаа Байгаль далаа хүрдгийм байна. За Барууншаа Алтан буюу манай Алтан ус хүрдгийм байна. За Баруун урагшаа Тэнгэр уулын хараар байдгийм байна. Тэгэхээр Рорен төрийн хүн амын өрөмлөхөө олох энэ хүннүүгийн хойц халах төмний дээдс бол тухайн үед л хамгийн олонх нь байсан. Эдний хил бол нийт төрийнх нь хилэн болж исэн. Ийм сонирхолтой мэдээллийг бол та бүхэндээ бид хожим хүргэнэ. За ингээд одоо дараагийнхаа самбар руу шилжсэе.